Охин анх тэрвэрж байхдаа та юу гэж бодож ирсэн бэ? Ямар мэдрэмж авч ирсэн бэ? Манай охин ч нөгөө манай хамгийн бага. Тэгээ нөгөө урд нь төрхөөс нөгөө хүүхэд бас 2-3 удаа хэд удаа авцсан байсан учраас нэг хайхтар гайхаж майхаж тийм болоогүй. Харин нэлийн бэлтгэлтэй байсан гэхөө. Тэр үед нөгөө нэг оомарл гээд нөгөө урлагийнхны шагнадаг нэг гоё цомтой шинэ жилээр явдаг. Тэгээд би бодож байгаад ерөөсөө өөр хүүхдүүдийн нэр өгөх боломж олдоогүй надад. Хамгийн марлаа дээр бол би өөрөө яг нэрийг өгнө гэж зүтгээд тэгээд нөгөө гоо марлыг бодож байгаад яг гоо марл гэдээ өгчихээр бас жоохон шууд юм шиг болоод тэгээд марл гэдгийг аваад урлагийн хүн болоосаа гэсэн. Тэгээд өнөөдөр миний охин урлагийн хүн болж хийж гин их баяртай. Чин хамгийн их хэмээлэгдэг зан чанар юу байсан бэ? Юу. Манай авч өөрөө багш хүн байхгүй оюутнуудад лекц ордог. Тэгээд хэцүү ч гэмээр уг нь гоё л доо. Үнэхээр гоё. Гэтэ нэг хай айгу хэцүү байдаг байхгүй. Яадаг вэ гэхээр ааваас би чинь тэгэл юм асуун штэ. Асуух юм бол тэгэл шууд 2 цагийн лекц. Юм асуух юм бол шууд. Тэгэл жоохон хэтрүүлж ярих юм бол одоо нэг зурагтаар гарч байгаа нэг жүжигчний талаар ч юм уу тоглолтын талаар ингээд киноны талаар ч юм уу би асуулаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол тэгэл 2 цагийн лекц шүү дээ. Ерөөсөө зөв урлагийн өмөөсөл хөгжил түүх инээ тэрэ гэл. За урлагч биш бүр. За одоо юу вэ гэдэм дээ. За ер нь тэгэл нэг юм асуух юм бол лекц уншчихдаг. Тэгээ бүр айгүй тэгээ дундаас нугас тасалж болохгүй байгаа юм чинь тэр лекц уншаад тэгэл ингээ эхнийх нь нэг хэдэн 20-30 минутыг амар анхааралтай сонсоол тэгэл сүүл рүүгээ тэгэл явдаг те аав гэдэг байхгүй юу. Тэр нь гэхдээ гоё байдаг. Миний охин одоо том болчихж дээ гэж бодож исэн байдал хизээ тань талгаад байна. Одоо л буух гэж. Тэгээ ер нь бол дандаа л жоохон хөвгчд харагдаад идэгий. Тэгээд одоо сая ингээл том уран бүтээлд ороод бас гол дүрийн нэгийг бүтээж ийн гэл тэгэхээр баярлж илээ. Марлаа багтаа ямар хүн байсан бэ? За ер нь бол товчхон хэлбэл миний сайжруулсан хувилбар гэж хэлж болно. Надаас айгүй царайлаг. Тэгээд нөгөө нэг би хүүхдтэй байхдаа айгүй их тийм олон дугуйланд явдаг. Нэлийн тийм нийгмийн идэвхтэй нөхөр байсан. Гэрийн бараа харддаг талдаа. Марлаа яг л тийм л байсан. Марлаад энэ киноны ямар хэсэг нь амьдралтай чинь холбоотой төстэй санагдсан бэ? Тэр нөгөө ихэнд яг сүнс солигдохоос өмнө ингээл жоохон юм ууртай охин байдаг штэ. Тэгэл аавынх нь ингээд дотор уцыг өөрийнхөө хамт угаацсан ч бүр ингээл аюу сүртэй уурлал. Тэгээ бүр тэрнээсээ болоод аавынхаа ажлаас нэг уруулын өнгөлөгч авмаар байдаг штэ өөрөө хүсээд байдаг. Тэгээ тэрийгээ ч ингээ аавдаа хэлэхгүй хэмжээнд ингээ уурлаад тэр нэг өөрийгөө л уурлуулаад ингээ яваад идэг охин штэ тий. Яг тэр нь нас надтай жоохон төстэй байх гэж боддог. Энэ киноноос яг аль хэсгийг аавдаа үзүүлж гинсэндээ яг энэ хэсгийг л миний аав намайг үзээд одоо тэр надад бахархаасаа гэсэн хэсгийг аавдаа дурдж хэлвэл. Бахархаасаа гэж бодсон. Тэгэл бүхэлдээ баха. Тэгээ энэ кинонд ажиллаж байхад тэгээ алдаатай оноотой зүйл айгүйх байсан. Тэгээ манай аав ч гэсэн миний дипломын жүжигийг ирж үзэхээр тэгээ өмнөх уран бүтээлүүд оролцож исэн тэрийг үзэхээр ерөнхийдөө шууд шулуухан шүүмжилчдэг. Тэгэхээр тэгэл шүүмжлэлийг энэ удаа ч гэсэн хүлээж авнаа л гэж бодож байна. Марлагийн хамгийн их санагддаг одоо бага насных нь үе ямар үе нь танд илүү их ойрхон хідэж мартагдахгүй тийм дурсамжийг бүтээсэн үе байгаа вэ? Одоо мэдээж одоо хилд орж исэн хөлд орж исэн тэр бол ерөөсөө хүүхдийн одоо хамгийн ирнэ эцэгчүүд дандаа баярлдаг шүү дээ. Тэрэн дээр айгүй их баярлдаг. Тэр үеэлэн да. Охиноо дуустдаг хооч байгаа юу? Хийж болох юм уу? Уул нь бол нууц л да. Төрийн нууц. Тий хийж болохгүй байхаа тий. За хэлж. Одоо том болсон юм чи одоо тэгж хүмүүс дуудахгүй байгаа юм чи. Нөгөө нэг дөнгөд төрөөд мемэ хөхтөө нөгөө нэг янцгайж байгаа юм шиг ингээд дуграад идэг байхгүй. Тэгээ тэр үед нөгөө би унгалдаа гэж нэрлэлцээ. Яаж дугардаг байсан гэлээ? Гэл нэг мемэ өгөхөөрөө нэг чимээгүй хөхгүй айгүй их дуутай өгдөг.
Тэгээд юу яасан. Тэгээд дараагаар нь болохоор бас жоохон уйлж мүлээд байхаар нь шүглдэг даралт хийжсэн тал бас би. Тэгээ ясаахгүй. Намайг унгалтай гэж өгн аав нэг хоч нэрийдсэн байгааз. Тэгсэн чи хүмүүс ингээ айгуу сонио явцдаа намайг бүр унгалтай болоо явсан. Бүр хүн болгоо тэгдэг. Тэр үе чинь нэг унгалтай мохлог гэдэг нэг хүүхдийн хөөрхөн юу явдаг гэсэн нэг борбан руу штэ. Наад том болоод заавал ойлгоосоо гэж хүсдэг амьдралын тийм зарчим ч юм уу тийм нэг сургамж байгаа юу? Байлгүй яах вэ? Нэгдүгээрт нь бол залхуурахыг үзий яддаг байх хэрэгтэй. Хөдөлмөрлөл ерөөсөө хамгийн чухал. За тэгээд мэдээж би өөрөө залуу байхасаа л урлагийн хүн болъё гэж мөрөөдсөн. Харамсалтай нь урлаг намайг хүлээж аваагүй. Кинодаараа шалгалт өгжээлээ вакцин дээдээд кинонд 2 ч удаа бороо бөгсөн тэнцээгүй. Тэгээд жоохон багаас нь өсөөлөл миний хүү урлагийн хүн болоосай л гэж мөрөөдсөн. Гэтэ айгу хамгийн сонин надад та нэг ч удаа тэгж хэлж байгаагүй те. Өөрөө чи ингээд сонирх уу, чи жүжиглэх урлаг, драмын дугуйлах сонирх уу гэж. Урлагч нь хүн өөрөө дурлж ордог болохоос шир одоо хин нэгэн хүний захиалгаас ч юм уу те. Одоо шил зарим усад тэгдэж штэ. Мэргэжлээ хүүхдэд өвлүүлж өгнө. Тэр хүүхэд эмээгийн ч дуурайц юм, өвөөгийн ч дуурайц юм, өөр хэнийг ийн явж байгааг мэдэхгүй штэ. Тийм болохоор би өөрийнхөө хүүхдүүдийг хинийхэн ч мэргэжлээ сонгож өгөөгүй. Марлаг овч өгөөгүй. Харин зүгээр хүүхдийн ордонд дугуйлан мугуйланд яваад нөгөө бүжинд яваад ахад баярдаа дотроо болвол те. Ерөнхийдөө нэг тийм хөхүүлэх маягтай л. Тэгээд ер нь бол гоё урлагийн хүн болоосай л гэж боддог. Эмэгтэй ямар байвал танд одоо ийм эмэгтэй хүн гоё шүү гэж охиндоо захих вэ? Ер нь л эмэгтэй хүн бол гоё шүү дээ. Тэгээд ер нь бол өөрөөрөө байх шиг сайхан юм байна. Ямар нэгэн одоо яг жүжигчин хүн тайзан дээр ч юм уу камерын өмнө бол дүр төвөрөх хэвээр баримлын шавар шиг байх хэвээр. Амьдрал дээр бол тийм биш. Яг өөрийнхөө зарчмаар өөрийнхөө үзэл бодолтой үнжил байх л хамгийн чухал. Тийм эмэгтэй л гоё. Хэрвээ марлаг хэн нэгэн хүн гомдоосон бол та яах вэ? Тэр жоох эвгүй. Тэр гомдоосон хүн бол азгүй тооцогд. Хэлий гэсэн үг байгаа юу? Яг одоогийн марлаад юу гэж хандаж хэлмээр байна? За ер нь бол аль шуурдлаг дандаа багийн тоглолт байдаг. Тэгээд тийм болохоор багийнхныгаа алж болохгүй, багаа алж болохгүй. Цагийг маш сайн барьдаг байх хэрэгтэй. Цаг бол маш чухал. Би өөрөө жүжиглж үзээгүй ч гэсэн ерөнхийдөө бол ойлгож байгаа одоо нэг юмны одоо нэг бэлтгэл ч юм уу юм болоход нэг хүн дутахад бөө юм болдог шүү дээ. Би өөрөө бас хувцас дизайны сургууль багшилж байсан, насаараа багшилсан. Загварын нөгөө шоу янз бүрийн юмн дээр бас зохион байгуулах барих ажилтай байдаг. Тэгэхэд хүртэл ингээл нэг загварын шоу болох гэж явахад нэг хүн байхгүй болоход тэгэл ерөөсөө тэр олон хүний бүх хөдөлмөр тий эсвэл хариуцлагагүй байхад. Тийм учраас маш их хариуцлагатай байгаарай л гэж одоо хүсэндээ өөр юм байхгүй. Тэ сайн нэр. Нэг удаа би ингээ 10 жилдээ 9-р ангида ийм лаа хийх гар урлал амир дуртай байсан хийх. Тэгэд тэрийг хөгжүүлээд тэгээ бүр зарж эхэлсэн аахгүй юу. Тэгээ өдөрт ингээ хаяа айгүйх захиалга ирдэг. Тэгээ би тэр лаагаа гэртээ хийдэг байсан аахгүй юу. Тэгэл аав ямар ч тааж өрөөндөө зургатаа үзэл байж исэн. Тэгсэн чинь би нэг өдөр лааны тосоо хайлуулж агаад унтаад хажуудалд ингээ ширээгээ дэрж унтаад тэгээ амар яг унтчихсэн чинь бүр халууд үгээ болдгоо урдаас утаа үнэртэй. Тэгээ ингээ нүдээ нэгэ харсан чи бүр манай гэрийн галтгооны тааз руу бүр ингээ гал бүр дүрлзээд ингээ хасцсан бүр амар юм болж идэв. Би тэнцээ бүр ингээл бүр паниктаад хамгийн түрүүнд хүн чи аавдаа хэлэхгүй л тэрийг дарчил гэж боддгийм байлээ. Айгуусаа нөө хинт ч мэдгэдэггүй ингээл унтраачил гэж боддгийм байлээ. Тэнгүүтээ өрөөрөөгөө орж хүнжил авчираад яг дарах гэснээ би ч одоо ямар тэнэг юм ийх гээд байна гэл. Тэгэл дотроо үс мүсээ гэлс ингээл зангидал энэ чи гал гараал байгаа штэ. Амлцаал байгаа штэ. Тэгсэн чи би тийм шал өөр юм бодсон үс мүсээ зангидаж мэгдээд. Зангиболохгүй гэд. Тэг хамаг тийм мэддэг бүр бүх майн мэгдсмээ уншаал аавын өрөөрөө ороод хаалгын онгоолгоод ингэж хэлсэн гэж байгаа хамгийн муухай. Аав танаа гэр чи шатчих гэж. Йоо тэгсэн чи аав шууд юу гэнэ гэж бас чурж ирээл тэгэл тэгсэн чи айгүй тэрийг амархан унтраасан ш. Зүгээр тэр хариулын тавган дээр тагийн тавиал унтраасан ш тэр галыг. Тэг амьдрал аав хүний оролцоо, эр хүний оролцоо амар чухал.
Гэтэ манай аав айгуу гоё тэр үед тэгжсэн. Би ч одоо ингээ алуулсан л гэж боддсон билээ штэ. Бүхэл бүтэн галтгоогоо шатгаа ийц. Тэгсэн чи аав бүр надад бүр огт уурлаагүй. Бүр огтхон ч уурлаагүй. Тэгэл намайг баг ингээд би тэгэхээр бүр айсандаа ингээд нүлмэс ингээ уурсаад би аав одоо юу яана энэ галтгоо лаануудаа ингээ хурдан зарж байгаад галтгооныхоо тацыг би өөрөө янзлуулна гэж байгаа. Тэгсэн чи аав бүр юун загнах харин чи инээгээд бүр чи янзлуулахаа чи чадах бол гэх. Тэгэж айгүй гоё хүлээж авч исэн. Тийм хөвгөлтэй явдал болж исэн. Монголоо аавтай хэлхийг хүссэн үг байна уу? Би яг бодсон чинь амьдралдаа аавтаа ерөөсөө хайртай гэж хэлж үзээгүй мэлээ. Гэтэ дотроо бол мэдээж хайртай, аавыгаа өвтгөөс айдаг те. Өвтгөөс айдаг. Тэгэл аавдаа анхаарал тавихыг амар хүсдэг. Ялангуяа оюутан байхад аав маань дандаа тэгдэг байсан аахгүй юу? Чи ерөөсөө гэр орондоо үзэгдэхгүй байна. Надад ч гэлтгүй гэр бүлдээ анхаарал ерөөсөө тавихгүй байна. Гэл яг намайг жоохноор минь хараад ингээд дотн байдаг байсан, ингээд байн хамт байдаг байсан үеүдээ санаад л тэгээд байдаг байсан мах л та. Тэгэл тэгтэн би ингээд уурлал тэгдэг байсан оюутан байхдаа цаг гаргадаггүй байсан. Одоо л тэрийг аягуулсаа ойлгож байгаа. Тэгээд аавдаа ерөөсөө нэг ч удаа хайртай гэж хэлж үзээгүй. Тэгээ аавдаа хайртай шүү гэж хэлмээр байна. Дотроо үйлдэлээрээ үгээрээ хэлж үзүүлэхгүй байгаа ч гэсэн дотроо тэнд үнэхээр хайртай шүү гэж хэлье. За баярлалаа. За Манлаа өсвөр насндаа ямар хөө төрлийн охин байсан бэ? Хоёр өсвөр насныг ойлгоцож чаддаг байсан уу? Өсвөр насны охтууд ер нь ааваасаа хоол байдаг шүү дээ. Би сэтгэлийн хувьд ер нь ингээд ангид байгаад байдаг. Айл болгонд өөр л байдаг баг. Марлагийн хувьд бол би түрүү хэлснийг айгүй их нийгмийн идэвхтэй байсан гэдэг. Би дотроо бол их баярлаад байдаг баг. Энэ яг намайг дуурайсан байна гэдэг. Тэгээд дараагаар нь нэг удаа нэг бүр ингээд гэрийн бараа харддаг гэсэн чинь нөгөө ах мах ихч мэгч энэ энэ нөхөр юу ингээд энэ айлд ямар ч ороод гүйцэтгэхгүй байна те одоо ингээд тийм учраас энэ хідүүлээ ер нь бутаавэ гэдэг нэг ороо ингээд комбинат зохиож байгаа байхгүй ирэхээр ингээд бүгдээрээ болдог гэж загнах гээд хамгийн эхлээд яасан гэсэн чи имэн хажууд нь ингээд сонсоод байж шээ. За та нар муусаанууд битээ хүүхд мөрлөхөд байгаа нийлчээд гээд эхлээд тэгсэн та зүгээр чимээгүй ээж байгаарэ бид нар хоорондоо ярьж ядах уу гэл. Тэгэл ээжсэн чил манер ороод ирлээ. Тэр чинь нэгдүгээр курс оюутан болж исэн баха. Тэгэл ерөөсөө ингээд гуруула гурван талд нь сууц яг загнахад бэлдэн бүр ингээд үгээ цээжилсэн байж байгаа шүү дээ тий. Тэгээ ээж байгаа юм гэсэн чил. За гэлтгсэн. За яасан та гурав намайг загнах гэж байгаа юм уу? Тий. Шийдвэр чинь бол ойлгож байна тий. Нөгөө нэг гэрийн бараа хардгууд асуудлыг ярина тий. Аав та намайг он сур гэж өөрснөө та нар өөрсдөө ер нь намайг он сур гэж хүссэн тийм үү? Тэгсэн. Та нар намайг хаагур яваад байна гэж бодож байгаа. Би хичээлээ давтаж байгаад ирж байна. Тэгээд хэрвээ би онц сурахгүй гоё юу те. Тэг өмшгүй бол ичихгүй бол багшаас очиод асуугаар бид нар нөгөө жагсаах гэж ирсэн нөхдүүд чи өөрсдөө гуруулж ихсэн. Тэгээ ер нь бол марлаа тийм л өгдөөс. Тэгээ ер нь тэгээд мэдээж буруу тийшээгээ ч юм уу ямар нэг юм мэдэгдвэл жинхнээс штэ. Тэ? Гэтэл тийм байхгүй ялчгүй л одоо бүжгийн бэлтгэл хийгээд ч юм уу те ямар нэг юм болвол ингээд завгүй байгаад байгаа хүний чи одоо тэгээд загин чадсангүй харамсалтай жоохон зарч чадсангүй. Тэгтээ зарагддаг юм оос. Тэгээ завтай үедээ бол бүр муухан эрэгтэй хөхтөөс илүү зарагддаг шүү. Би ч өөрөө нөгөө модчлуугаар юм хийдэг байхгүй. Тэгээд надад бол их тусалдаг. За чиний амьдралд аавч юу яаж нөлөөлж исэн бэ? Нөлөөсөн үе байгаа юу? Үргэлж нөлөөлдөг. Нөгөө аав намайг тэгж хэлжсэн байхгүй юу? Тэгтээ бүр нэлээд жоохон байхаас л тэгж хэлдэг. Ер нь нэлээд жоохон гэдэг 12 2 дугаар ингээс хойш л та. Нөгөө миний охин яаж ч ингэ буруу зам руу ингээд далийсэн ч юм уу эсвэл өөр нэг сонин залхуурсан ч юм уу те зорилгоо боддгоо ч юм уу ямар нэг ингээд гол шамаар явж байгаад ингээ хүн далийн штэ те тэгсэн ч гэсэн яаж хийж байгаа л ингээ шууд тийшээ далигаад унждгоо яаж хийж байгаа л ингээ гол шамаа бариад ингээ тэгших ингээ явцдаг гэж надад хэлчихсэн байхгүй юу. Тэгтээ тэрийг айгүй гоё цөөхөн өгүүлбэр айгүй зэгцтэй хэлчихсэн юм аа. Тэр тэгтээ надад ингээ байнга бодогддог гэх юм уу. Миний одоо зан характер ингээд бүх юм нөлөөлсөн. Нэрэл би тийм шүү. Нэрэл би ингээд айгүй зөв хүн шүү. Ямар ч тийм хоёр
өөр тийш ингээд далилгүй ингээд гол шумаа барай явцдаг зөв хүн шүү гэд бодогдоход нөлөөлд юм бэлээ хүн тийм үг сонсохоор. Тийм тэр байдлаараа ер нь аав юу бол алт шүү дээ. Чи одоо хизээ хамгийн их талархаж байсан бэ? Тэгээ хөнгөн жижигхэн гэвэл би тэр гэрээ шатаасан үед надад дуурлаа өгөөд талархдаг. Тэгээд яг жигнэсээ талархдаг зүйл гэвэл миний хүслийг хизээж хордоггүй. Тэгээ юу ч хийн гэсэн үргэлж дэмждэгт нь маш их талархдаг. Аав чинь чамайг ойлгодог гэж боддог. Яагаад вэ? Ер нь миний хэлсэн үг үйлдэлийг өгөөсөгдгөө. Ер нь барагтаа л өгөөсөгдгөө. Тэгэхээр намайг айгүйх ойлгодог л гэж бодож байна. Жаахаа ямар зан чанарыг одоо ирээдүйд ингээд одоо тэр зан чанарыг хэрэглээд тэг яг өөртөө ч үлдэх ёстой зан чанар гэж. Авч үлдмээр зан чанар гэвэл ажилдаа бүх чин сэтгэлээсээ ханддаг. Бүр хинээтэй гэж ярьдаг штэ тий. Яг тийм ажлын хувьд бол нэлээд хинээтэй манай. Тэгээ тэр зан нь угаасаа ингээд уран чадварын хувьд ч тэр мэдээж маш сайнаар нөлөөлж байгаа тий. Тэр зан чанарыг авч үлдээ гэж хүсдэг. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Чиний бодлоор аав чинь ямар үед хамгийн их ядардаг юм шиг санагддаг вэ? Стресстэй үедээ шүү дээ. Тэгэл хаяа жинзээгүүд гээл ороод ирдэгтэй таахгүй юу. Оюутнууд нь ингээл уурын хүрэгд юм уу? Багш хүнд угаасаа тийм тохиолддог л. Тэнгүүт л нилээ стресс чирэл нилээ ядарсан байгаа харагддаг шүү дээ. Хэрвээ нэг өдөр өглөөс ирсэн чинь 2-9 солигдсон байвал яах вэ? Би одоо 80-д ор шинжээгөө бүжил. Тэг яг гэвэл одоо ингээд намайг 80 руу орохоор ингээд хүмүүс барыг хөөд гаргацдаг байхгүй юу? Өөрөө бол бүжиглэх дуртай. Тэг би ч өөрөө интерьерийн дизайнер одоо дөнгөж сайхан гэдэг би дархнаас ирж байна. Дархны Queen гэдэг ресторан дээр хуучин хийцэн байсан засваруудаа хийгээд хажуудаа 80-тай. Тэгээд ингээд орохоор жоохон хүүхдүүд уул нэг аяа яваад байгаа шүү дээ тий. Тэгээ сургууль дээр ч юм болохоор нөгөө багш чинь бас нөгөө оюутнуудтай зүг бас ингээд хийж болохгүй тий. Тэгэхээр хэрвээ солигдох юм бол эхний ээлжинд 80-д орж шүнжэнгөө бүр үүр цайдлгүй ч гэл. Залуу насыг мэдрэх нь шүү дээ. Аванлагийн үед Би бол шууд хүссэн бүх юмаа өөртөө л угаасаа авна шууд. Тэгэл тэр банкныхын Face ID шууд уншчих юм чинь те. Тэгэл гараал сайх хэвээр өнөөдрөөр амьдралд тусгаж байгаа юм шиг л өрөх бах та нэр. охиноо ер нь ирээдүйд ямар хань амжилттай балансыг боосч чаддаг вэ? Одоо чин сэтгэлийн тийм дурлал харилцаа байхад бүгдийг бүтээн тийм бүтэхгүй юм байхгүй. Бас бүгдийг өөчилж чадна. Хэрвээ тэр чин сэтгэл байхгүй ямар нэгэн тооцооны ч юм уу те томьёотой ч юм уу те эсвэл ийм тусгай захиалгатай ч юм уу те тийм байх юм бол мэдэхгүй тэр насаараа тайзан дээр жүжиглэх айгүй хэцүү шттэ. Тэгэхээр зэрэг би нөгөө түрүү хэлдэг чинь тэр байхгүй. Өөрөөрөө амьдрдаг эмэгтэй хүн л хамгийн гоё. Ер нь эрэгтэй хүн ч гэсэн тэр. Марлагийн насны дээр яг одоо байсан бол юу хийж бүтээмээр байна? Би одоо ингээд оюутнуудад ингээд багшилж байхад нэг тийм жинзээ минзээ гэж үг гарч ирээл тэгэл ингээд би өөрөө ч заримдаа одоо сайн марлаа хэлж бухимддаг ингээд энэ залуучууд яасан хинэггүй болцсон ч юм уу те ямар амархан халирхай болцсон ч юм уу те нэг юм тохиолдохоор ингээд нэг жоох ингээд байгаа юм шиг санагдаад тэгээд уураа гарахтал нь бясалгадаг л та ер нь өнөөдөр юу болоод өнгөрөв гэх тэгээд ингээд бодоод байхаар тэр үе бол угаасаа байдаг байх ёстой юм л бидний үед компьютер байгаагүй байхгүй тэгэхээр зэрэг л ном уншдаг байсан одооны хүүхдүүд чинь нөгөө нэг бүх юмнууд нь ингээ бэлэн байгаад байхаар тэр нөгөө нэг ном уншиж хийсвэр аюуханаа хөжүүлэхгүй байна. Бид нар морь унсан толгойг үнийг уншихад төсөөлж уншин штэ. Цагаан цаасан дээр бичсэн зүйлийг би хизээч Америкт очиж үзээгүй. Гэхдээ би тэр ширэнгээ ойны тухай ч юм уу те тэр одоо жишээлбэл морь унсан толгойг хүн ам дундаас гарч ирж байгааг бол нөгөө дотроо ингээ төсөөлж уншдаг байсан. Тэгээд хэрвээ марлагийн насан дээр очих юм бол би магадгүй үе тэнгийнхнийгаа одоо нэлээд тийм ном уншихад үрээсэн тиймэрхүү янз бүрийн. Гэхдээ тэр нөгөө нэг ингээд номын сан ном уншаа суух биш. Одоо тэрийг хоорондоо ярилцах ч юм уу тэр нэг юм одоо тийм бэлэн мэдээлэлээс татгалзах. Тэр юмр бол дотроос нь бүндэл авч тий дэлбэлхэл тийм л ажил хийх байсан баг.
Одоо охиндоо амьдралд өгөх 3 үнэт зүйл, зан чанар ч юм уу. Амьдралын 3 чухал зүйлийг охиндоо хэлхий гэвэл таны хувьд юу вэ? За би түрүүн хэлсэн шүү дээ. Тэ нэгдүгээрт нь бол өөрөөрөө байх хэрэгтэй. Тэгээд түрүүн бас марлаа бас хэлж явах шиг байна лээ. Одоо ингээд юм хийж яхад шантрах ч юм уу, алдаа хийгээд ингээд буруутгах ч юм уу байдаг байхгүй юм л. Тэгэхэд ингээд далид жагаад боцоол яг тэр лугаал явчихдаг байх хэрэгтэй. Ингээд далид яснаа хадуураад тэгснээр дахин шинээр эхлээл авах юм бол дараагийн шат байхгүй. Тэгэл мэдээж хамт олон донд байх хамгийн чухал. Ерөөсөө урдаг бол багийн тоглолт байдаг. Одоо манайх ч гэсэн тийм учраас нөгөө бага алж болохгүй. Юу нэг л зах болсон баг та. Тэгээд 5 жилийн дараах аавдаа охиндоо дөрөвчсөн юм. Тэгээд аав хоёр нөө. За. Сайн уран бүтээлч, сайн ээж, сайхан хань болсонд баяр хүргэе. Хайртай шүү гэсэн байна. Үргэлж гэр бүлтэй анхаарал халамж тавьж сайн охин байх болно. Урт удаан хамт байгаарай гэж. Манай бүлгийн зүйл матада. Вау. Яа, лав стори гэх. Тийм байна. Яа. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Оо за баярлалаа. Энэ дотор юу вэ үзэхүү? Оо, нүүр цэвэрлэгч байна хөөсөн. Хөөсөн нүүр цэвэрлэгч байна. Би тэгтээ эднэрийг хэрэгэлдэм маа угаасаа баярлалаа. Ашгүй дуусч байгаа. Тонер пад байна. Чигшүүлэгч тонер пад. Тэгээд энэ тос аймар гоё юм бэлээ. Батга хатаадаг. Ингээд нөгөө өвдөд яваад идэв штэ. Өрөвдөлтөө тэгүүлдэг шууд хатаачд юм бэлээ. Энэ бол гоё шүү. За тэгээд мэдээж чигшүүлэгч тос маань байна. За манай аавын охин уран сайхны киног 2 сарын 12-наас эхлээд бүх кино театр дээр гарч байгаа. Та бүхэн аавтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ хүрэлцэн ирж үзээрэй. За мундаг жүжигч юм л дараа. За. Баг загнараа кино гарсан. Аав нь олон нээлтэн дээр нь очино за. За. Би тамал гарчаага хөлмөл юм. Автор юу? Яг үнэн үү? Үнэн. Та ямар ядаргаатай юм бэ? Чи ч автор яаж ирэх вэ? Юу вэ? Хин бэ? Эндээ. Өө. Ингээд явалтаа. Миний хамгийн харагдаад байна шүү дээ. Яах гэж юм огсоосон? Богинохын үнэлж явд юм бэ чи? Ер нь энэ шалгалтанд сайн бэлдээд өндөр ан авахд ядаад юм юу байхгүй. Сайн дөө авлаа гэд амьдрал аз жаргалтай болчт юм уу тэгээд? Ой, аваа. Аваа. Та яаж юм чурд үлдсэн вэ? Хинээс зурсан? Хичмээр юм. Гэтэ юм сэтгэхгүй гэж хэлээ үсттэй. Чи очихдөө. Уран сайхны кино. Энэ бие байгааз миний бие биш. Энэний бие. Энэний бие болохоор миний бие ихгүй юу? 2 дугаар сарын 12-наас бүх кино театруудаар